Англи хэлний яриа сайжруулах 100 загвар өгүүлбэр. Англи хэл сурч байгаа залуустай зориулан эдгээр 100 өгүүлбэрийг хүргэж байна. Загвар тус бүр нь 4 жишээтэй тул ямар нөхцөлд хэрхэн ашиглаж болохыг мэдхэд амархан байх болно. Залуустай амжилт хүсье. Нэгдүгээрт I need надад хэрэгтэй. I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй. I need a vacation. Надад амралт хэрэгтэй. I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй. I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй. Хоёрдугаарт I hope. Би бодож байна гэж хэлэхэд I hope it snows. Одоо цас орох байхаа. Би цас ороосоо гэж хүсэж байна. I hope it's okay with you. Чамд таалагдах байхаа. I hope you can make it. Чамайг чадна гэж бодож байна. I hope my plan lives on me. Миний нисэх онгоц цагтаа явах байх. Гуравдугаарт Can I? Би болох уу, туслах уу гэж хэлэхэд ашиглана. Can I help you? Би танд туслах уу? Can I give you a hand? Танд тусалж болох уу? Can I get you something? Танд захих юм байна уу? Can I take a message? Таны зурвасыг бичээд авах уу? Дөрөвдүгээрт Are you? Чи гэж ярилцагчийнхаа байр байдлыг асуухтаа ашиглана. Are you ready? Чи бэлэн үү? Are you alright? Чи зүгээр үү? Are you busy right now? Чи завгүй байна уу? Are you free tomorrow afternoon? Чи маргааш үдээс хойш завтай юу? Тавдугаарт I will. Би тэгнэ гэж хэлэхэд ашиглана. I will have the New York cut. Би New York нэрийн стейк авъя. I will have a beer, please. Би пив авъя. I will have another cup of coffee. Би дахин нэг аяга кофе авъя. I will have the special. Би өнөөдрийн тусгай зэсийг захиалъя. 6-дугаарт I want. Би хүсэж байна гэж хэлэхдээ ашиглана. I want more responsibility. Би илүү хариуцлагатай ажил хиймээр байна. I want a position with more responsibility. Би илүү хариуцлагатай тушаалд очимоор байна. I want a raise. Би цалингаа нэмүүлэхийг хүсэж байна. I want it all. Би бүгдийг хүсэж байна. Долдугаарт Do you want? Чи хүсэж байна уу гэж асуухтаа. Do you want some more coffee? Чи кофе нэмж уух уу? Do you want anything at the store? Чамд дэлгүүрээс захих юм байна уу? Do you want anything else? Чамд өөр хүсэх юм байна уу? Do you want a cream and sugar? Чи сүү юм уу, сахар хэлэх үү? 8-дугаарт I think. Би бодож байна гэж хэлэхдээ I think so. Би тэгж бодож байна. I don't think so. Би тэгж бодохгүй байна. I think not. Би тэгж бодохгүй байна. Don't you think so? Чи тэгж бодохгүй байна уу? 9-дугаарт Do you think? Чи бодож байна уу гэж асуухтаа Do you think this looks okay? Чи энийг зүгээр гэж бодож байна уу? Do you think this looks good on me? Энэ надад зохиж байна уу? Do you think this goes with my dress? Энэ миний даашинзтай зохих уу юу гэж бодож байна. Do you think this color suits me? Энэ өнгө надад зохино гэж бодож байна уу? 10-дугаарт I know. Би мэдэж байна гэж хэлэхдээ I know what you mean.
Чамайг юу гэж хэлснийг би ойлголоо. I know what you want. Чамайг юу гэж байгааг би мэднэ. I know how you feel. Чамайг юу мэдэрч байгааг ойлголоо. I know what you are thinking. Чиний юу бодож байгааг би мэднэ. 11. Do you know? Чи мэдхүү гэж асуухтаа. Do you know the recipe? Чи хийх жорыг нь мэдхүү. Do you know that woman? Чи тэр эмэгтэйг таних уу? Do you know the story? Чи тэр түүхийг мэдхүү. Do you know the way? Чи очих замыг мэдхүү. 12. I feel. Би мэдэрч байна гэж хэлэхтэй. I feel sick. Би хямраад байна. I feel sick to my stomach. Миний гиз өвдөөд байна. I feel a little dizzy. Миний дотор бага зэрэг муухайраад байна. I feel really tired. Би маш их ядарлаа. 13. Feel free. Татгалзахгүй хэрэггүй гэж хэлэхтэй. Feel free to call me if you have any questions. Чамд асуух зүйл байвал эргэлзэлгүй над руу залгаарай. Feel free to give me a call if there are any problems. Асуудал гарвал хизээж хамаагүй залгаарай. Feel free to ask me if you have any questions. Асуулт байвал хизээж асууж болно шүү. Feel free to tell us if you want anything. Чамд хүсэх зүйл байвал бидэнд хизээж хэлж болно. 14. I have. Надад байгаа гэж хэлэхтэй. I have 2 sisters. Би 2 эгчтэй. I have an older sister and a younger sister. Би нэг эгчтэй, нэг охин дүүтэй. I have 2 sisters, one older and one younger. Би 2 эгч дүүтэй, нэг нь эгч, нөгөө нь дүү. I have 2 brothers. Би 2 ахтай. 15. Have you? Чи үзсэн үү гэж асуухтаа. Have you ever been to Disneyland? Чи Disneyland-д очиж байсан уу? Have been to. Яваад ирэх, очиж үзэх. Have you been to Paris? Чи Парист очиж үзсэн үү? Have you ever seen Picasso tree dancers? Picasso-гийн 3 бүжигчин зургийг харж байсан уу? Have you ever listened to anything by Miles Davis? Miles Davis-ийн хөгжмөө сонсож байсан уу? 16. I have to. Би хийх ёстой гэж хэлэхтэй. I have to make a decision. Би шийдвэр гаргах ёстой. I have to make a choice. Би сонголт хийх ёстой. I have to make the deadline. Би хугацаанд амжиж дуусгах ёстой. I have to make more contribution to the project. Би энэ төсөлд илүү хувь нэмрээ оруулах ёстой. 17. Have тэгэрэй гэж хэлэхтэй. Have a good time. Цагийг сайхан өнгөрүүлээрэй. Have a nice time. Цагийг сайхан өнгөрүүлээрэй. Have fun. Хөгжилтэй байгаарай. Have a nice weekend. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй. 18. This is. Энэ бол юм гэж хэлэхтэй. This is for you. Энийг танд зориулъя. This is for John. Энийг John-д өгч байгаа юм. This is for the picnic. Үүнийг зугаалганд зориулж байгаа юм. This is for tonight's dinner. Энийг өнөө оройн зоогонд зориулсан юм. 19. Is this? Энэ үү гэж асуухтаа. Is this the report you were looking for? Энэ чиний хайж байсан тайлан мөн үү? Is this what you were looking for? Энийг чи хайж байсан билүү? Is this what you wanted? Энийг чи хүсэж байгаагүй билүү? Is this the sweater you needed? Чиний нэгсэн цамцын мөн үү? 20. That's it. Тэр гэж хэлэхтэй. That's right. Тийм ээ. That's true. Тэр ч тийм шүү. That's it. Тийм ээ, тэр зөв. That's wrong. Тэр буруу. 21. There is. Хаана байгааг хэлэхтэй. There is some food in the refrigerator. Хүрэгчэнд идэх юм биш үү?
There is some cake on the table. Ширээн дээр торт байгаа. There is none left. Юу ч үлдээгүй. There is more ice cream in the freezer. Хүрэгчин дахиад мөхөөлдөс бий. Is there? Хаана юу байгааг асуухдаа. Is there a drugstore nearby? Ойролцоо эмийн сан бий юу? Is there a bus stop around here? Энэ автобусны буудал байгаа болов уу? Is there a direct flight to Ulaanbaatar from London? Лондонгоос Улаанбаатар хүрэх шууд нислэг бий юу? Is there another exit? Өөр гарц байгаа юу? 23. Could you? Та туслаач гэж гуйхдаа. Could you do me a favor? Танаас нэг зүйл хүсэж болох уу? Could you help me out? Та надад туслахгүй юу? Could you get me another beer? Надад дахин нэг аяга пив өгөөч. Could you wrap this separately, please? Энийг тусад нь савлаад өгөөч. 24. You should. Чи тэгэх хэрэгтэй гэж сургамж заавар өгөхдөө. You should give her a call. Чи тэр бүсгүй рүү залгасан дээр байхаа. You should give her a chance. Чи тэр бүсгүйд боломж олгох хэрэгтэй. You should tell her how you feel. Чи юу мэдэрч байгаагаа тэр бүсгүйд хэлсэн дээр байхаа. You should finish your homework. Чи даалгавраа дуусгах хэрэгтэй. 25. Would you? Чи туслаач гэж ийлгээр гуйхдаа. Would you mail this letter for me? Энэ захиаг шуудангаар илгээж өгөөч. Would you type this letter, please? Чи энэ захиаг шивээд өгөөч. Would you please pass the salt? Давс төхүүлээд өгөөч. Would you explain it to her? Тэр бүсгүйд энэ талаар тайлбарлаад өгөөч. 26. I would like би авъя гэж хэлэхдээ. I would like an ice cream. Би мөхөөлдөс авъя. I would like another drink. Дахин нэг аягыг авъя. I would like a slice of pizza, please. Пицца нэг цусмыг өгөөч. I would like 2 tickets to the 9:30 show. 9 хагасын үзүүрийн 2 тасалбар өгөөч. It is энэ юм гэж хэлэхдээ. It is no problem. Сүртэй асуудал биш. It is a difficult question. Энэ хэцүү асуулт байна. It's an emergency. Онцгой яаралтай нөхцөл үүслээ. It's a joke. Тоглосон юм аа. 28. Let хамт хийцгээе гэж санал тавихдаа. Let's take a break. Түр амарцгаая. Let's take a cab. Таксинд сууцгаая. Let's eat out tonight. Өнөөдөр орой гадуур хоолъё. Let's set a date. Хугацаагаа тохирцгоё. 29. It takes үүн шаардлагатай гэж хэлэхдээ. It takes a lot of hard work. Маш их хичээхгүй бол энэ бүтэхгүй. It takes a lot of courage. Энийг хийхэд их зоригтой байх хэрэгтэй. It takes guts and determination. Үүн эр зориг шийдэмгий байдал хэрэгтэй. It looks like шиг байна гэж хэлэхдээ. It looks like it's going to rain. Бороо орох юм шиг байна. It looks like it's going to pop. Энэ одоо л бүтэх юм шиг байна. It looks like the house is falling apart. Энэ байр одоо яг нурах юм шиг харагдаж байна. It looks like spring is arriving earlier this year. Энэ жил эрт хавар болох юм шиг байна. 31. What's? Юу вэ гэж асуухдаа. What's your number? Чиний утасны дугаар хэд вэ? What's your name? Чамайг хэн гэдэг вэ? What's your address? Чиний хаяг юу вэ? What a ямар юм бэ гэж хэлэхдээ. What a mess. Ямар заваа юм бэ? What a shame. Ямар ичмээр юм бэ? What a joke. Ямар инээдтэй юм бэ? What a surprise. Хөөх ямар гайхалтай юм бэ? 33. What do you? Чи юу байна гэж харилцагчийнхаа бодлыг асуухдаа. What do you want to do? Чи юу хийхийг хүсэж байна? What do you want to know?
Чи юу мэдхийг хүсэж байна? What do you plan to do? Чи ямар төлөвлөгөөтэй байна? What do you suggest we do? Чинийхээр бид юу хийх хэрэгтэй вэ? How's ямар байна? Хүн ямар байгааг асуух та. How's your brother doing? Ах чинь сайн уу? How's your father doing? Аав чинь сайн уу? How's Mary doing? Mary сайн уу? How's she now? Тэр эмэгтэй одоо юу хийж байна вэ? 35. How do you? Яах вэ гэж асуух та. How do you open this door? Энэ хаалгыг яаж онгойлгодог вэ? How do you do this? Энийг яаж хийх ёстой вэ? How do you work this? Энийг яаж ажилуулдаг вэ? How do you get there? Тийшээ яаж очих вэ? 36. How about? Тэгхүү гэж санал болгохдоо. How about a beer? Пив уух уу? How about another piece of cake? Дахин нэг зүсэм торт идэх үү? How about lunch? Өдийн цайнд орох уу? How about some eggs this morning? Өнөөдөр өглөөний цайнд өндөг ямар вэ? How come? Ер нь яагаад гэж асуух та. How come you are not going to the party? Чи яагаад үдшилтэд явахгүй байгаа юм бэ? How come you can't go? Яагаад явж чадахгүй гэж. How come you never write? Яагаад чи ганц ч удаа захиа бичдэггүй юм бэ? How come it's not working? Яагаад энэ ажиллахгүй байгаа юм бэ? 38. How long? Хэр удаан вэ гэж зарцуулах цагийг асуух та. How long does it take to get there? Тэнд хэрэхэд хэр удах вэ? How long does it take by bus? Автобусаар явхад хэр удах вэ? How long does it take on foot? Алхаад явхад хэр удаан явах бол? 39. Why don't you? Тэгхүүгээс санал болгох, санал тавих та. Why don't you come along? Чи ч гэсэн хамт явахгүй юм уу? Why don't you join us? Бидэнтэй хамт хийхгүй юм уу? Why don't you sit down? Чи суухгүй юм уу? Why don't you take a break? Бага зэрэг амс хийвэл ямар вэ? 40. Thanks for баярлаа гэж хэлэхдээ. Thanks for everything. Хийсэн бүхэн чинь баярлалаа. Thanks for all the help. Тусалсанд баярлалаа. Thanks for the encouragement. Урам өгсөнд баярлалаа. Thanks for the advice. Зөвлөгөө өгсөнд баярлалаа. 41. Take тэгээрэй гэж хэлэхдээ. Take it easy. Сайн яваарай. Take care. Болгоомжтой байгаарай. Take your time. Тааваараа хийгээрэй. Take a chance. Завшааныг ашиглаарай. 42. Tell хэлж өгөөч гэж хэлэхдээ. Tell her I will stop by around 7. Түүнд 7 цагийн үед намайг ирнэ гэж хэлээрэй. Tell her I will call her when I get home. Намайг гэртээ очиод залхана гэж түүнд дамжуулаарай. Tell him I said hello. Миний мэндийг дамжуулаарай. Tell Jane I bought a ticket for her. Jenny тасалбарыг авчихсан гэж түүнд дамжуулаарай. 43. See you. Уулзъя гэж хэлэхдээ. See you on Saturday. Хагасанд уулзъя. See you at 8. 8 цагт уулзъя. See you next week. Ирэх 7 хоногт уулзъя. See you tomorrow. Маргааш уулзъя. 44. This sounds гэж бодож байна гэж хэлэхдээ. This sounds interesting. Сонирхолтой санагдаж байна. This sounds good. Давгүй юм шиг байна. This sounds exciting. Их сонирхолтой байхаа. This sounds scary. Амар санагдаж байна. 45. Do you mind гэвэл зүгээр үү гэж зөвшөөрөл авах та. Do you mind танд зүгээр үү? Дургуйцахгүй биз дээ. Don't you mind танд зүгээр үү? Дургуйцахгүй биз дээ. Don't you care танд зүгээр үү? Танд хамаагүй юу? Do you care зүгээр үү? 46.
Are you sure? Баараггүй биз дээ гэж асуухдаа. Are you sure? Итгэлтэй байна уу? Are you certain? Баталгаатай биз дээ. Are you positive? Баараггүй биз дээ. Are you serious? Нэрээ юу үнэн үү? 47. I am worried about санаа зовж байна гэж төгссөн байдлаа илэрхийлэхтэй. I am worried about Susan. Би Susan санаа зовж байна. I am worried about you. Би чамд санаа зовж байна. I am worried about the kids. Би хүүхдүүдэд санаа зовж байна. I am worried about your younger generation today. Би өнөөгийн залуу санаа зовж явдаг. 48. Be going to хийх гэж байна гэж хэлэхтэй. I am going to study harder next year. Ирэх жил арай илүү хичээл сурнаа. I am going to quit my job. Би ажлаасаа гарах бодолтой байгаа. I am going to take a long vacation this summer. Энэ зун их урт амръя гэж бодож байна. 49. I am sorry. Уучлаарай гэж хэлэхтэй. I am sorry about what I said. Тийм зүйл хэлсэнд уучлаарай. I am sorry about what I have done. Их төвөг утсанд уучлаарай. I am sorry I got upset. Уурсныг минь уучлаарай. 50. I wonder болов уу гэж лавтай биш үедээ таамаглахдаа. I wonder if he will call. Тэр хүн уцаар ярих болов уу? I wonder if he wants to come. Тэр хүн ирэхийг хүсэх болов уу? I wonder if we should invite Carl. Би Карлыг заавал урих ёстой юу? I wonder if it will be sunny this weekend. Энэ 7 хоногийн эцээр нартай байх болов уу? 51. I hadn't дургүй гэж хэлэхтэй. I had spinach. Би бууцаанд дургүй. I had crowds. Би хүн бужигнсан газар байх дургүй. I had that song. Би тэр дуунд дургүй. I had this weather. Би ийм цаг агаарт дургүй. I wish хүсье гэж хэлэхтэй. I wish you luck. Чамд аз хэмэр хүсье. I wish you every success. Амжилтанд хүрэхийг ерөөе. I wish you all the happiness in the world. Хороогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. I wish you all the best. Чамд хамгийн сайхныг хүсье. 53. I guess. Би бодож байна гэж боломжгүй үедээ таамаглахдаа. I guess you are right. Чиний зөв гэж бодож байна. I guess it is okay. Энэ зүгээр байх гэж би бодож байна. I guess it would be all right. Зүгээр байх гэж бодож байна. I guess it doesn't matter. Энэ асуудал биш гэж бодож байна. 54. May I болох уу гэж зөвшөөрөл эрэхтэй. May I sit here? Энд сууж болох уу? May I help you? Би танд туслах уу? May I speak Larry please? Би Larryтай ярьж болох уу? May I have another piece of pie? Дахин нэг чигнэмэг идэж болох уу? 55. I'm glad. Баяртай байна. I'm glad to hear that. Сайхан мэдээ байна. I'm glad to be here. Би энд байгаадаа баяртай байна. I'm glad to meet you. Чамтай уулзсандаа баяртай байна. I'm glad to see you. You are all right. Чамайг сайн байгааг хараад баяртай байна. 56. I heard. Сураг сонссон. I heard you are moving. Би чамайг нүүх гэж байгаа гэж сонссон. I heard you won. Би чамайг ялсан гэж сонссон. I heard Jim got the promotion. Jimmy-г тушаал твссэн гэж сонссон. I heard Kate and Richard are getting married. Kate Richard хоёрыг гэрлэн гэж сонслоо. 57. I'm afraid. Айж байна. I'm afraid of flying. Би онгоцон суухаас айдаг. I'm afraid of the dark. Би харанхуйгаас айдаг. I'm afraid of hate.
Би өндрөөс айдаг. I am not afraid of him. Би түүнээс айхгүй байна. Shall I туслах уу? Shall I open the window? Цонх онгойлох уу? Shall I get the door? Би хаалга онгойлох уу? Shall I answer the phone? Би утас авчих уу? Shall I take a message? Чи зурвас үлдээх үү? Isn't it? Тийм биз гэж хэлэхтэй. This is our pen, isn't it? Энэ чиний үзэг тийм үү? You are a student, aren't you? Оюутан биз дээ, тийм үү? We are next, aren't we? Бид дараагийнхан тийм үү? She's from Canada, isn't she? Тэр Канада их биз дээ, тийм үү? Please, хүнд хүсэлт тавих та. Please forgive me. Намайг уучлаарай. Please accept my apology. Миний уучлалыг хүлээж аваарай. Please come with me. Та надтай хамт яваач. Please don't tell anyone. Битгий хүнд хэлээрэй. Би үйл үгийн тушаах хэлбэр. Be careful. Болгоомжтой. Be quiet. Чимээгүй бай. Be reasonable. Ухаалаг бай. Be practical. Амьдралтай юм бодож бай. Here. Энэ гэсэн хэллэг. Here you are. Маа энэ байна. Here it is. За энэ байна. Here she comes. Тэр эмэгтэй ирж байна. Here we go again. За дахин эхлэе. 63. Because. Яагаад гэвэл. Because I like it. Учир нь би үүнд дуртай. Because it's Sunday. Бүтэн сайн өдөр болохоор тэр. Because it's required. Яагаад гэвэл энийг шаардсан юм. Because that's just the way it is. Яагаад гэвэл хорвоо тийм л байдаг. 64. Don't. Битгий хий. Don't jump to conclusions. Битгий шууд дүгнээрэй. Don't panic. Битгий сандраарай. Don't worry about it. Тэр талаар санаа зовох хэрэггүй. Don't mention it. Зүгээрээ. 65. You'd better. Тэрэн дээр байх. You'd better hurry. Чи яарсан дээр байх. You'd better watch out. Болгоомжтой байсан дээр. You'd better apologize. Чи уучлалт гуйсан дээр. You'd better be careful. Болгоомжтой байсан дээр. You must. Хийх ёстой. You mustn't disturb her. Чи түүнд түүг удах хэрэггүй. You mustn't wake up her. Чи түүнийг сэрээх хэрэггүй. You mustn't be late. Чи хоцорч болохгүй. You mustn't forget. Мартаж болохгүй. 67. You mean. Өөрөөр хэлбэл. You mean you didn't accept the offer. Чи тэр саналыг хүлээн авахгүй гэсэн үг үү? You mean it's impossible. Боломжгүй гэсэн үг үү? You mean you are not going. Явахгүй гэсэн үг үү? You mean it's true. Энэ үнэн гэж үү? 68. I'd rather. Илүүтэй. I'd rather stay home tonight. Алин дээрвэ гэвэл өнөөдөр орой гэртээ байхыг хүсэж байна. I'd rather eat out. Гадуур хаалсан дээр байх гэж бодож байна. I'd rather go bowling. Боулинг тоглохоор явсан дээр байх. I'd rather do something else. Ямар нэг өөр зүйл хийхийг хүсэж байна. 69. I used to. Урд нь байсан гэж хэлэхтэй. I used to be a high school teacher. Би өмнө нь дунд сургуулийн багш байсан. I used to be a fan of her. Би өмнө түүний шүтэн бишрэгч байсан. I used to be a baseball player. Би урд нь бейсболын тамирчин байсан. There used to be a market on the corner. Тэр газарт өмнө зах байсан. 70. It seems гэж бодож байна гэж хэлэхтэй. It doesn't make any difference to me. Надад ямар ялгаа байхгүй. It makes sense. Ийм байж болох юм. It doesn't make any sense. Яавч ийм байж таарахгүй. It makes a good meal. Энэ амттай байна.
72. Is it alright? Зүгээр үү гэж зөвшөөрөл хэрэгтэй. Is it alright to use phone? Уцаар чинь ярьж болох уу? Is it alright to let the cat out? Муурыг гадагшаа гаргаж болох уу? Is it alright to mention it to the Tony? Tonyд хэлж болох уу? Is it alright to use this class? Энэ аягийг хэрэглэж болох уу? That's it. What? Энэ яг байна гэж хэлэхдээ. That's what I was thinking. Миний бодож байсан зүйл яг мөн байна. That's what we have to do. Энэ бидний хийх ёстой зүйл. That's what I was afraid of. Миний айж байсан зүйл. That's what I call modern art. Энийг л би орчин үеийн урлаг гэдэг. There is nothing. Юу ч байхгүй. There is nothing to do. Ямар ч хийх ажил алга. There is nothing to be afraid of. Ямар ч айх юм алга. There is nothing to worry about. Санаа зовох юм юу ч алга. There is nothing to drink. Уух юм юу ч алга. There is no байх боломжгүй гэж болохгүй гэж хэлэхтэй. There is no way I am going to finish it on time. Би үүнийг заасан хугацаанд дуусгаж амжихгүй. There is no way now that we will get a reservation. Одоо захиалга өгөх нь боломжгүй зүйл. There is no chance that you will be able to make it. Чи үүнийг цагтаа дуусгах боломж харагдахгүй байна. There is no possibility that you will change your mind. Чи бодлоо өөрчлөх бодолгүй байна. 76. No wonder. Мэдээжийн хэрэг. No wonder she got angry. Тэр эмэгтэн уурлах нь мэдээж. No wonder. Тэгжэл таарна. No wonder he quit. Түүний болсон мэдээжийн хэрэг. No wonder you are upset. Чиний гайх нь мэдээжийн хэрэг. 77. Which better? Тэр нь илүү. Which do you like better, the red or blue one? Улаан цэнхэр хоёрын алинд нь дуртай вэ? Which do you like better, spring or fall? Намар хаврын алинд нь дуртай вэ? Which do you speak better, English or French? Англи хэл, Франц хэлний алинд нь илүү сайн бэ? Which does he play better, tennis or basketball? Тэр теннис сагсны алийг нь сайн тоглодог вэ? 78. Why not? Хийхгүй юм уу гэж хэлэхдээ. Why not give her a call? Тэр эмэгтэй рүү залгуул яасан юм бэ? Why not give it a try? Оролдоод үзвэл ямар вэ? Why not give it a chance? Нэг удаа боломж олговол ямар вэ? Why not give yourself more time? Өөртөө арай илүү цаг зарцуулвал ямар вэ? What if? Ямар вэ гэж гэр бүлийн уур амьсгал харилцагчаасаа асуух та. What if we put this table next to the chair? Энэ ширээг сандлын хажуу тавьбал ямар вэ? What if we get rid of this old desk? Энэ хуучин ширээг гаргавал ямар вэ? What if we take an earlier bus? Арай эрт хөдлөх автобусанд сувал ямар вэ? 8. What else? Түүнээс өөр гэж асуух та. What else happened? Өөр юу болоод өнгөрсөн бэ? What else is new? Өөр шинэ зүйл байна уу? What else is there? Өөр юу байна? What else is available? Үүнээс өөр ашиглах боломжтой зүйл юу байна? 81. What makes you? Ямар учраас вэ? What makes you so sure? Яагаад ингэж итгэлтэй байгаа юм бэ? What makes you so sure about it? Яагаад үүнд ингэж их итгэлтэй байгаа юм бэ? What makes you so positive? Яагаад ийм итгэлтэй байна вэ? What makes you so cheerful? Ямар учраас ийм их баяртай байна вэ? What is бол юм гэж хэлэхдээ. What you need is a nice long vacation. Чамд хэрэгтэй зүйл бол уртхан сайхан амралт. What you need is more information. Чамд хэрэгтэй зүйл бол илүү их мэдээлэл. What you need is better management. Чамд хэрэгтэй зүйл бол сайн менежмент. What you need is a good hot bath. Чамд хэрэгтэй зүйл бол сайхан халуун устай ванна. 83.
Whatever юу ч байсан гэж хэлэхдээ. Whatever you decide is okay with me. Ямар шийдвэр гаргасан миний хувьд зүгээрээ. Whatever you think is best. Таны бодол юу ч байсан шилдэг нь байх болно. Whatever you do is all right with me. Таны юу ч хийсэн надад зүгээр. Whatever you want to do is okay with me. Та юу хийхийг хүссэн байсан ч би зүгээр. 84. Whenever хизээж болно гэж хэлэхдээ. Whenever you want to go is fine with me. Та хідээ ч явахыг хүссэн надад зүгээр. Whenever you come is okay with me. Та хизээж ирсэн надад зүгээр. Whenever he wants to meet is all right with me. Тэр надтай хизээж уулзахыг хүссэн надад зүгээр. Whenever you did it would be fine with me. Чи хизээж хийчихгүй ч згсэн бай надад зүгээр. 85. When тэр үед. When I was a child, things were different. Намайг бага байхад байдал өөр байсан. When I was in Spain, the weather was great. Намайг Испанид байхад цаг агаар сайхан байсан. When my mother was young, she lived in Ohio. Ээж залуудаа Ohio мужид амьдардаг байсан. When he was in high school, he was one heck of an athlete. Тэр дунд сургуульд байхдаа мундаг тамирчин байсан. 86. No matter хичнээн хийсэн ч. No matter how hard I study, I don't seem to improve. Хичнээн шургуу хичээлээд авсан ч дээрдэхгүй байна. No matter how hard I work, it's never appreciated. Хичнээн мэрийж ажилласан ч хизээч үнэлэгддэггүй. No matter how late she goes to the bed, she is always up early in the next morning. Тэр эмэгтэй хичнээн оройтон ууж унтсан ч маргааш өглөө нь дандаа эрт босдог. No matter how much I feed the dog, he still wants more. Тэр нохой хичнээн хаалсан ч дахиад идэхийг хүсдэг. 87. While хийх зур. While you were out, Bill stopped by. Чамайг гадуур явах хооронд Bill ороод гарсан. While I was working on the computer, there was a power failure. Намайг компьютерээр ажиллах хооронд тог тасарсан. While she was a student in England, she met her future husband. Тэр эмэгтэй Англи сурч байхдаа ирээдүйн нөхөртөөгөө уулзсан. While they were away on vacation, someone broke into the house. Тэднийг амарч байх хооронд гэрт нь хулгай орсон байна. 98. If хэрв. If it rains, we will just have a reschedule it. Хэрв бороо орвол төлөвлөгөө дахин хийгдэх болно. If you get lost, just give us a call. Хэрв замаасаа туурвал бидэнд лөө залхаарай. If she doesn't come soon, we will just have to leave without her. Хэрв тэр одоо ирэхгүй бол бид түүнийг орхиод хөдлөнө. If you really want to improve, you will have to practice more. Чи сайжрахыг хүсэж байвал илүү их давтах ёстой. 9 is even if хэдий тэгсэн ч. Even if it rains, we are still going. Бороо орох байсан ч бид явна. Even if we rush, we are still going to miss the beginning. Бид түргэвчилсэн ч эхлэлийг нь үзэж чадахгүй. Even if I wash this, I don't think it will get clean. Энийг угаасан ч цэвэрхэн болно гэж бодохгүй байна. Even if we work overtime, we still won't get it done today. Бид илүү цагаар ажилласан ч өнөөдөр дуусгаж чадахгүй. 90. The best is хамгийн шилдэг нь. The best day for me is the Thursday. Миний хамгийн сайн өдөр пүрэв гараг. The best man for the job is Todd. Энэ ажилд хамгийн сайн тохирох хүн бол Todd. The best medicine for a cold is plenty of rest. Ханиадны хамгийн сайн юм бол сайн амрах. The best place for ribs is Buffalo's Bill. Үхрийн хаврах сайн бэлдэх газар бол Buffalo Bill. So that боллоо. Инглээ. He was so happy that he bought everybody a drink. Тэр баярлсандаа хүн бүрийг ундаагаар тайллаа. He was so angry that he threw the book at her. Тэр уурсандаа болоо түүн лөө ном шидлээ.
Dad was so excited that he forgot to call Mom and tell the good news. Аав хэд баярлсандаа ээж рүү залхаа мартчихжээ. I was so tired that I almost fell asleep at the wheel. Би ядарснаасаа болж жолоон дээр унтах шахлаа. 92 too учраас болохгүй. He is too small to play football. Тэр хэтэрхий жижигхэн тул хөл бөмбөгт тохирохгүй. She is too young to be seeing that kind of movie. Тэр дэндүү балчир учир ийм кино үзэж болохгүй. He is too sick to make it to the conference. Тэр их өвцнөөс болоод хууралд оролцож чадаагүй. They are too busy to help us with the right now. Тэд их завгүй болохоор бидэнд шууд тусалж чадахгүй. 93 as та адилхан гэж харьцуулж хэлэхтэй. She is as quiet as the mouse. Тэр үнэхээр чимээгүй. Яг л хулган шиг. He is as big as a house. Тэр үнэхээр байшин шиг л том. Bill is every bit as capable as Jack. Bill Jack-аас альч талаараа илүү чадварлаг. You have been as busy as Bill lately. Чи ордоо их завгүй байх шиг байна. Зүггүй шиг. 94 It is too хийхэн. It is safer to send checks by registered email. Чекийг баталгаа шуудангаар явуулах нь найдвартай. It is faster and easier to send it by fax. Факсаар явуулах нь илүү хурдан бас хялбар. It is not so easy to do. Хийн гэдэг тийм ч амар зүйл биш. It is not so hard to get in touch with me him in the evening. Орой түнлүү залгах тийм ч хэцүү биш. 95 It is but энэ бол гэхдээ. It is true but I still can't believe it. Тэр үнэн боловч би одоо хүртэл итгэж чадахгүй байна. It is nice but I'm afraid it's a little too expensive. Тэр сайн боловч хэтэрхий үнэтэй юм. It is free but there must be some strings attached. Энэ үнэгүй боловч нэмэлт нөхцөлтэй байж магадгүй. It is pretty good but I think you can do better. Энийг сайн болсон байна. Гэхдээ би чамайг үүнээс илүү чадна гэж бодож байна. 96 Not only but also. Not only the city but the surrounding suburbs experienced flooding. Тэр хотоос гадна ойролцоох бүсүүд үер тавцсан. Not only Maria but John also come from Denmark. Maria's гадна John ч мөн Дайнаас ирсэн. Not only mathematics but English is a required subject too. Математикаас гадна англи хэлч гэсэн заавал үзэх хичээл юм. Not only you, everybody in the building has to vacate temporarily. Чамаас гадна тэр байшинд байгаа бүх хүн байшингаас гарахгүй бол болохгүй. 97 All is бүх зүйл юм гэж нөхцөл байдлыг хэлэхтэй. All you can do now is wait. Одоо чамд хүлээхээс өөр хийж чадах зүйл байхгүй. All I can think about is my upcoming vacation. Би удахгүй болох амралтаас өөр юм бодохгүй байна. All we can do now is just sit and wait. Бидэнд хүлээгээд суухаас өөр чадах юм алга. All I did yesterday was lie around and watch TV. Өчигдөр надад зурагт үзэхээс өөр хийх юм байгаагүй. 98 The more хийх тусам. The more I think about it, the more confused I get. Үүний тухай бодох тусам улам эргэлзээд байна. The more you think about it, the more nervous you are going to get. Үүний тухай бодох тусам улам цухалтаад байна. The more he tried to explain, the more suspicious she got. Тэднийг тайлбарлах тусам эмэгтэй улам сэрдэх болно. The more that she drank, the more talkative she became. Тэр эмэгтэй уух тусмаа үг яриа нь олшров. 99 Now that. За одоо гэж цаг болсон тухай хэлэхтэй. Now that all my children have grown up, I have a lot of free time. Одоо хүүхдүүд бүгд том болсон болохоор
Цаг зав сайтай болсон. Now that everyone is here, why don't we start? Одоо бүгдээрээ цугларсан болохоор эхлэх үү? Now that Bill has graduated, he will be working for a trading company. Одоо би сургуулаа төгссөн болохоор худалдааны компанид ажиллах болно. Now that you have quit your job, what you are going to do next? Одоо чи ажилласаа гарсан болохоор цаашдаа юу хийх гэж байна? So, once нэг тэгвэл тэгнэ. Once you lose someone's trust, it's really hard to get it back. Нэг итгэл алдвал буцаах үнэхээр хэцүү. Once he makes up his mind to do something, he does it. Тэр нэг л хийн гэвэл хийдэг. Once you open that window, you will never be able to close it. Тэр цонхыг нэг л нээвэл дахиж хизээж хаах боломжгүй. Once I start eating potato chips, it's hard for me to stop. Би чипс нэг л идэж эхэлбэл зогсож чаддаггүй.